одоо ингэж илэг найдвар болсон хүн бол тодорхой юм байна гэсэн тиймэрхүү бодолтой л байгаа юм. Бодолтой л ерөөсөө тийм айдастэй. Илэг гэдэг бол өөрөө хайрын сав эрэхтэй учраас миний хүү хайр нь хаана хаагдсан бэ гэдгийг хоёулаа хайсан. Хавдрын маркер нь хэвийн ерөөсөө хэвийн болсон. Илэг Ахгүй. За ингээд энэ идгэр шүү дээ. Одоо уушиг илэгний хавдрууд бол үнэхээр гайхалтай агуугаар идэгч. Зүгс идэгч. Идэрч болдсон байна. Хавдрын идэгч болдсон байна гэснийг бас дахин дуулгая да. Амгалан дөрвөн байцгаана уу? Эдгэрлийн өргөө подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Би сэтгэлийн эдгэрэл улам сайхан гэрэлтэж тэтгэхээр дүүргэх болтугай гэж хүсээрээ. За амгалан дөрвөн байцгаана уу? Эдгэрлийн өргөө подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочин оролцогчор бол манай эдгэрлийн өрөөнд ирж байгаа 6 сарын хугацаатай явагддаг Каванд ангаах хөтөлбөрийн маань оролцогч Батбаян оролцож байна. Тэгээд Батбаян дээр маань ажилласан одоо манай Каванд ангахч багш Наран цэрэг багш маань бол оролцож байна. За манай зочин маань өөрийгөө товч танилцуулна уу? За намайг Утгай амжилтын Батбаян гэдэг. Би одоо 41 настай. Хөдөө орнотгоос оролцож байгаа тийм ээ. Дорногой аймагаас оролцож байгаа. За зүйтэй. За тэгвэл одоо хэдүүлээ ярианд орно. За манай Батбаян мэдээж одоо Каванд ангаах хөтөлбөрт орсон гэдэг чинь нэг шалтгаан байж таараа тийм үү, нэг зорилго тай болсон байж таараа. Тэгэхээр хэдүүлээ энэ Каванд ангаах хөтөлбөрт орохоос өмнө таны амьдрал дээр яг юу болсон, ямар одоо гол зүйл тохиолдсон талаар эхлээд ярих уу. За вич 2019 онд юунд ороход Каванд орох шалтгаан нь болохоор 2019 онд илэгний хавдраар өвчлөөд тэгээд тэрэнд 19 онд илэг тайруулаад тэрнээс хойш 5-6 дахь жил дээр 2025 онд нэг хавдрын тагсан гэж үсэрхийлсэн гэсэн үг юм тийм ээ. Тэг үсэрхийл дахиж үсэрхийлсэн гэсэн мэдээ ахиж аваад тэгээд тэр хугацаанд чийж нөгөө 3 сар болоод эмчийн юун дээр хяналтан дээр явдаг байсан. 3 сар болоод ирж үзүүлээл тэгэл хавдар дээр гэсэн үг. Тийм хавдар судал дээр гэж байгаа. Тэгээ 3 сарын дараа ингээд үзүүлсэн чинь ингээд таны хавдар чинь дахицсан байна. Одоо та бол илэг бол юугүй одоо ахиж хагалгаа их боломжгүй одоо илэг солихоос шаардлагатай ер нь солих шаардлагатай донороо олоо гэсэн тийм мэдээг авсан. За. Тий. Тэгээд тэр үедээ тэгээд тэр өдрөө би чинь яваал их чах нар руугаа хийрж хөөрөөд одоо ингэчлээ тэгчлээ гэсэн чинь тэгвэл юу аяа хөх хот руу явж ахиж онш юм гэсэн үндсэн дээрээс хөх хот яваад за хөх хот явсан юм байна тийм. За хөх хот яваад хөхөд очиж явсан чинь яг оншны ижилхэн байна гэдэг Монголынхтай чи яг ижилхэн байна гэдэг. Тэгээ хөх хотод бас нэг тэр нэг боолгох мессеж хэлбэрт бас орсон. За хотын тэр нэг ангаах ухааны имлэг гэсэн тийм. Имлэгийн том имлэг гэсэн. Энд дэр тэгж боолгоод тэгээ ирж байж байгаа дэр басан чинь энэ жаргаа багшийн тийм хөтөлбөр байт юм гэд. Тэгээд би 12 сарын 17-нд тэгээд явж исэн энэ 4 давхарт тэр байгалийн өрөөнд бяцлал хийдэг гэсэн. Каванд нэг хийж байна. Тэн дээр суугаад. За сууж үзээ. Нэг 2 өдөр сууж үзээд. Тэгээ байжсэн чинь ахаар бас нэг ивент зарлагдлаа гэд. Тэгсэн байхгүй юу? Нэг танхимын ивент хийж байна. За. Тий. Тэгээд ингээд ивент зарлагдаад явлаа гэхлээр орой гэрт байж байгаа. Орсон байхгүй. Линк өгөөд яасан мэс. Тэгээд орсон чинь ингээл ярилцчихсан. За өрөөнд хуваарлагдаад. Тэгэл нөгөө метруудаа сайн танихгүй байгаа юм шиг уусаа нэгэл. Тэгэл манай онлайн метр ч болохоор 300 метр. Тэр л угаасаа бас ингээд нааш тааш чиглүүлж өгдөг. Тийм болох ч ийм болох ч нэгэл. Тэгээд ингээд орсон чинь боин дэлгэр гэсэн юу сайн метр байгаа даа гал. Манай багш тэгж нөгөө 300 багш. Тэгэнгүүт нөгөө тэр метрлийнх нь өрөөр нь орчлоо. За. Тэгээ ороод тэгээ хүмүүс ингээл юм асуугаад гаргал юм асуугаалээс тэгэл цаг дуусах гадаа нэг хүн би сайн байна би нэг юм асууя гал. Тэгэл
хилээд авчлаа шүү би. Одоо ингээл ийм учиртай ямаа гэд хэлээ өдрөөр ингэсэн тэгсэн ингээл тухайн хувьдлаа ингээл хэллээ тэгсэн. За маргааш хүрээд төдний өмнө өрөөнд хүрээд ирээрээ гэд. Тэгээ ирж уулзж исэн. Ирж уулзж исэн. За тэгвэл тиймэрхүү байдлаар 2 хоногийн ар дээр тэрнээс хойш 2 хоногийн ар дээр байсан жил. Наран цэцэрлэн метр байна гал. Надад бас хэд дугаараас яриа. За. Тэгээд багш дээр орохоор болж ирсэн. Анхны нөгөө биежилсэн уулз гэж байгаа юу юм тийм ээ. За тэгвэл одоо хөтөлбөртэй анх орж исэн шалтгаан зорилго бол ийм байсан байна тийм ээ. За гол асуудал маань бол манай энд бол илгэний авдар тэгэхэд авдраа бол ахуулсан хаглаанд орцсон байсан тийм ээ. Тэгээд нэдээд олон жил хяналтанда явж итэл дахисан гэдэг нь өөрөө яг дахиж хаалгах боломжгүй. Одоо илэг солихоос орохгүй хэлээсээ одоо хайчихвал гэдгээд одоо эцсийн байдлаар очсон юм таарлаа шүү дээ тийм ээ. За стал азтай хөтөлбөртэй орж иржтэй тэгээд өнөөдөр бол ингээ сайхан мэдээгээ одоо та нарт төгсгөлөөр дахиад ингээ хэлж юм гэж хараагаа. За бидний эдгэрлийн засгийн хөтөлбөрт бол ингээд онлайнаар байдаг. Тэгээд дараа нь танхимын ангаар суралцдаг. За түүний дараах бол бидний одоо өнөөдөр ярьж байгаа. Одоо манай Батбаянгийн маань хамрагдсан Каванд ангаах хөтөлбөр ингээд 6 сарын хөтөлбөр. Манай хүмүүс бол дүүрээгүй дундаа л одоо явж байгаа юм. Их нэрчимжүүлсэн дүүрчин одоо бие даасан хугацаанд явж байгаа шүү дээ. 6 сарын хугацаанд дуусаагүй байтал дунд нь бол ингээд эдгэрлийн мэдээгээ сайхан дуулгацсан. Ингээд явж байгаа юм баггүй юу тийм ээ. За тэгэхээр тэр Каванд ангаах гэж хөтөлбөр юу болдго юм бол яг яад гэж эдгээр талаар ингээд бас хүмүүстэй одоо хэлж өгөөч. Тэр нөгөө юу далд ухамсарт одоо хуримтлагдсан сөрөг мэдрэмжүүдийг нөгөө гаргаж ирсэн. Тэгэж эдгэрэл хүртэж. Тэгээд нөгөө сэтгэлээ засах. Сэтгэл шарын шин засах. Тэрний үндсэн дээрээс бас эдгэрэл хийх гэж сайхан бодож. Тэгэхээр Батбаян өмнө яадаг байсан гэсэн үг та. Ямар байсан? Би ямар байсан нь олж харж ойлгосон. Тэгээд тэрийг яаж зассан? Ер нь бол тийм айгуу тийм тогшин авиртай байсан л да. Тэгээ нөгөө огцом ууралдаг. Тэгээ ууралцснаа заримыг гаргаад заримыг гаргахгүй ил гаргахгүй ингээд дотроо ууралцдаг. Өөртөө шингээждэг тий. Тэрнээс үүдэлтэй ер нь бас үүдэл байсан юм эдийг өвчлөх гэдгийг ойлгосноо. Зүйтэй. За тэгвэл одоо манай Батбаян дээр маань одоо манай Каванд ангаах хөтөлбөрт бол 2 багш нэг хүн дээр бол ингээд ажиллаж явсан байгаа. Тэгэхээр наран цацрал ментор, намжлмаа ментор хоёр маань бол одоо ажиллаа шүү дээ. Тэгэхээр манай багшийн маань хувьд Батбаян дээр хэрхэн ажилласан бэ? Ямар арга зүй? Тэгээд мэдээж одоо бид нар ч бол имжлэхгүй байгаа шүү дээ. Бид нар ийм тариа хийхгүй, имлэг биш, иймч биш бид нар байгаа. Юу вэ гэхээр бид нарт тоон өвчин үүсэн сэтгэл зүйн шалтгаан л бид нар сонирн байгаа. Тэгэхээр манай багш нарын маань хөтөлбөрийн маань гол чиглүүлдэг зүйл тэр өвчин үүсэн сэтгэл зүйн шалтгаан дээр ажилладаг. Тэгэхээр Батбаян дээр маань та хэрхэн ажилласан талаараа ингээд хэлцүүлээч. Анх урд авчираад уулзсан. Тэгээ нэлийн хүнд явсан. Сэтгэл зүйн байдал нь орж ирэл ер нь нэг цөөхөн хідүү хэлэл тэгэл уйлсан. Мэдээж одоо эдгэшгүй гэдэг оншийг авчихсан. Бэлтгэсэн